За сайн байна та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд би талд хоёрын яг нэмсэн хэсгүүдийг яриа явуучих гэж бодож байна. За тухайн хэсэгчийг авсан тэг таамаглалаа 175-аас их гэж таамагсан ба тэг таамал одоо 95% итгэх засварт эцэгдэж байна. Пи утга нь тэгтээ ойролцоо дунгарсан. За одоо дараагийн чанарын нэг хэсэгч гэж байгаа. Үүн дээр болохоор судалгаанд оролцсон нийт оюутнуудын мэргэжлийг таамагсан байгаа. Хийх авторот 81,10,13,99 гарсан. За үүнтэй холбоотой пи утга нь тэг 88,79,87 гарсан тул таамаглалыг няцаасан байгаа. За 3 тоосгчийг 2 буюу түүнээс дээш бүлгийг харьцуулах гэж утсан байгаа. Үүн дээр эрэгтэйчүүдийн дөрөв хоолнд зарцуулдаг дундч төгрөг 23,547,154 нэмэх хасах 3,657 10,751 гарсан бол эмэгтэйчүүдийн 23,673,179 нэмэх хасах 22,519 1854 гарсан. За үүнээс харьцуулахад бол 126,245 төгрөгөөр эмэгтэйчүүд илүү гарсан. Энэхүү ялгаа нь 5% түвшинд статистик ач холбогдолгүй хэмээн гарсан. Дөрөвт чанарын хоёр хэсэгчийг харьцуулсан тэг таамаглалаа болохоор түрүү бол хэр илтвэгээ гэсэн асуултанд огт үгүй гэсэн хариулт тэг 105, ховор гэсэн хариултыг тэг 12, заримдаа гэсэн асуултыг тэг 135, тогтмол гэсэн хариултыг тэг 13, өдөр бүр гэсэн асуултыг тэг 11 хэмээн таамал төвшүүлсэн. Мөн хийх авторот тестээр шалгаж хийх авторот маань 7,349 гэж гарсан. Үүнтэй холбоотой пи утга нь тэг 11,85,68 буюу тэг 105-аас их гарсан тул тэг таамаглал няцааг тархуулсан. За баярлалаа.